энэхүү 2024-аас 2025 оны удирлын авраг багаар хасын төлгүүд баг тодорлоо. History has been made in Ulaanbaatar, Mongolia. Bronco Sack of Ulaanbaatar become the first ever professional Mongolian team. Two of them things. Намайг Эрдэнэ Өвгтэй Ариун Булд гэдэг хасын үлгүүд багийн тасгалжуулагч байна. За хасын үлгүүд багтайгаа одоо 3 дахь жилдээ тасгалжуулагчийн албанд ажиллаж байна. Өмнө нь бас хасын үлгүүд багийнхаа төлөө тамирчны хувьар тоглодог байсан. За тэгээд хасын үлгүүд баг бол одоо миний амьдралтай салшгүй холбоотой. Клуб бол яг одоо олон улсын стандартын дагуу яг өсвөр үе болон мэрэгжлийн төвшин, сагсан бөмбөгийн бүх төвшөнд тамирчныг бэлдэж гаргаж ирж байгаа. Дараагийнхаа үеийг яг мэрэгжлийн төвшин өндөрөөр гаргаж ирж байгаа. Тийм ч үүднээс одоо 2024 оны улиралд эрэгтэй, эмэгтэй дээд лигийн аварга болон зуны лигийн аварга, хөгжлийн лигийн аварга гэж гарч ирсэн. Сайн байна уу? Хасын үлгүүд багийн тамирчин Азар байна. Сайн байна уу? Би хасын үлгүүд багийн тоглогч их хоёр байна. 24-25 оны улирал эхлэхэд ер нь түрүү жил авраг авсан байсан болохоор дахиж ер нь аврагаа давтахыг маш хичээсэн. Улирал эхлээд маа 13 дараалал хожигдсан байсан. Тэгээд ер нь яг тэр мөчид ер нь манай багийн фэнүүдээс бусад бүх хүмүүс ер нь бол манай багийг хожигдохыг маш их хүсэж ирсэн аа гэж мэдчихсэн. Явж байхад илүү анхны хожигдлыг одоо ямар баг өгөх бол гэдэг ер нь дарамт ер нь их гарч ирсэн. Тэгээд хамгийн ихний ажил бол BCH Knights багаас авсан. Тэгээд тэр тоглолт нь бол яг тэр удирдлийн хамгийн хүнд тоглолт, удирдлийн тоглолтууд донд хамгийн хүнд тоглолтууд байсан баг гэж би бол бодож байна. Бид нар бол тэр тоглолтыг бол хангалттай хожихоор хэмжээний сайн эхэлсэн эхний 2 үе дээр 10 гаруй оноогоор илүү явж байгаа 3-4 үе дээр манай хамгаалтын систем унаад тэгээд 4 үеийн төгсгөлд яг сүүлийн моментн дээр бол урагшаа шахаж хамгаалахгүй юм шахаж хамгаалаад хэнийг шийдүүлдэг. Завтай хойно яг Сегиахаа эсрэг мисматч буюу өндөр намын зүрх үсээд амархан оноо алдаад хожигддаг. Тэрэн дээр бол манай тоолборт 2 торгуул шийдээд эхнийхээ алдчихдаг. Тэгэнгүүт 2 дахьыг нь яг тухайн үед дээр одоо Чинзох бит хоёр яг Жешко бит гурав тасгалж бит гурав ярьж байгаа 2 дахь алдчих гээд цаг дуусахад 2 секунд илүү 3 секунд 2.1 секунд байсан. Алдах хэрэгтэй гэдэг ингээд баг албаар алдуулъя гээд орилоод байдаг. Тэр олон үзэгчтэй сонсож чадаагүй. Тэгээд тоолборт хийцэн чинь 5 эрдмагаас авчдаг. Тэгээд амар амархан оноо гэж. Тэр бол миний сэтгэлд болон манай тамирчдад бол амар их том туршлага. Яг тэр нь бол эсэргээрээ бидэд бас яг 13 дараалал точсон байх үед нөгөө нэг илүү назгаарч гэдэг юм уу илүү нөгөө арай илүү даун болж исэн үеийг буцаад илүү сэргээж илүү ичүүч өгсөн хожигдол болсон болов уу гэж бодож байна. Илүү цаашаа яг тэгж амжилтууд гаргах бас эхлэлийн цэг нь болсон юм болов. Тэгээ плей-оффын 1-р шатнд болохоор маях Дархан United багтай таарсан. Бид нартай адилхан маш залуу баг, хурд хүчтэй, сайн баг, мэдээж дээрэс нь 2 сайн импорт тоглогчтой. Тэгээд ер нь тоглолт болгоно л нэг тийм сүүлийн мөчид эцсийн мөчид шийдэгдсэн тоглолт маш хүчтэй тоглолтууд болж өнгөрсөн. За тэгээ байжгаад бид нөгөө нэг Жош гээд тамирчин авчирж ирсэн. Үнэхээр хурдтай, ур чадварын хувьд бол одоо өндөр ур чадвартай тийм тамирчин авчирсан ч гэсэн яг манай багийн одоо хувилбар системийн хувьд болохоор яг сайн нийцэж өгөөгүй. Тэр тамирчны одоо сайн муу гэхээс илүүтэйгээр нөгөө систем тохирдоггүй гэдэг тамирчид бас байна гэж одоо манай тасгалжуулагчдын багийн үүднээс маш том сургамж болсон бас. Клубын менежментийн багт ч гэсэн сургамж болсон. Тэгээд Жошиго буцаахаар болоод оронд нь ямар тамирчин авах вэ
Тэгээд тамирчдын нөгөө дедлайн буюу солилцооны цонх хаагдахаас өмнө дараагийн тамирчнаа сонгох хэрэгтэй гэдэг. Тэгээд улирал дуусахаас өмнө бид нар яг тэрийг авчрах хэрэгтэй болоод байдаг. Яг тамирчнаа сонгох гэхээр байрал дээр нь тухайн үед чинь нөгөө бүх улсуудын лигүүд яваад байгаа учраас тамирчин олно гэдэг нэлээд хэцүү нөхцөл байдал байсан. Тэгээд яг одоо энэ хөлбөмбөгийн оффист яг манай багийн одоо менежментийн баг, тасгалжуулагчдын баг бөөнөр сууж байгаа хэд хэдэн тамирчдын харж байгаа бүтэн тоглолт үзээд 2-3 шин 3-4 хүртэл бараг суугаад тэгж яагаад эцсийн байдлаар шийдвэр гаргахдаа яаныгаа авъя гэдэг бүгдээрээ сэтгэл шолуудаад хөлөлийн хамгийн сүүлийн тоглолт хантай тоглолтын дээр оруулж ирээ гээд бүр бүтэн ажиллаад тааш нэг олон улсын цагийн зөрүүнээс болоод клиренсийг авч чадаагүйгээс л оруулж чадаад тэгээ бүтэн ашиглаж чадахгүйгээр яг харанхгүйгээр одоо яг блайнд уу яг ямар ч одоо яг өөрөөсөө ашиглаж үзээгүй манай системэнд нийцэхгүйг нь мэддэхгүйгээр 2-3 бэлтгэл хийгээд шууд плей-офф ихний тоглолтод дарахны эсрэг дахиад тоглолдог. Well, I got here to play I wanted to play the last regular season game. That couldn't happen, so my first actual game was in the playoffs, which I didn't really come here with a chance to learn my teammates, the system. It was pretty much just throw in the fire and figure it out on the go, but it was a challenge, and I like challenges. It was fun though. Playing against Darkon, I was playing against one of my friends, one of my ex-teammates, Petaway. Just seeing the physicality and knowing what I was gonna have to prepare myself for mentally every night was a big adjustment coming from Europe. You know, the referees didn't know me, nobody here knew me, you know, so I had to earn the right to be looked at as one of those players, and I adjusted to it sometimes. $24-25-ны улирлын хувьд бас нэг том зорилго нь хамгаалан тоглогчийн шагнал байсан. Тэгээд тэр зорилготой бол хүрч чадсанд бол маш их баяртай байгаа. Улирлын MVP-г яг улирлын баг хамгийн сүүлийн тоглолт байсан байна. Дархантай байсан сурлалын дараа чуух намайг дуудаад тэгээ уулзсан чи за баяр уу яахын туу улирлын үндэсний тоглогч чи болсон юм шиг байна. Айгуу тийм гайхаж шоконд ороод дотор пал хийгээл юу яхаа яагаад маагаад гэдэг итгэж өгөөгүй. Үндэсний тоглогч Хасын хөлбөмбөгийн тоглогч Алтан гэрлийн Ацвайр. Өнөөдөр ишүүлийг бичээд бол маш их баярлаж бас маш их сандарч байна. То маш олон мундаг ах нартайгаа өрсөлдөж то манай зөвхөн ах байна, уугаах байна, их ах байна, манаас харуулах байна. Та бүхэндээ өрсөлдөнө гэдэг маань өөрөө миний хувьд бол маш нэстүрийн хэрэг шүү. Та нартай маш их баярлалаа гэж хэлье. Энэ шагналын хувьд бол бас миний шагнал биш манай баг хамт олонны манай амжилт зөвлөгөөд баярхаа тоглогчд болон багш тасгалжуулагчид спонсор байгууллагууд багийн эзэдүүд мөн хэсүүлүүд багийн хөгжөөд дэмждэг та нартай маш их баярлалаа гэж хэлье. Улирлын сүүлийн тоглолтоо хийсэн байсан болохоор эхний тоглолт бол нэг тэгэж одоо төсөөрсөн маягийн ч юм уу нэг тийм асуудлууд гарч байгаа гараагүй. Тэгээд хоёр тоглолт дараалж очоод 3 тоглолтын дээр манайх Дархан United багт нэг хожигдоод тэгээд тэрний дараагаар 2 дараалж очоод дараагийн шатанд шалгарсан. Тэгээд Сэлэг Бодсогийн плей-офф 2 дугаар шатанд таарсан. Тэгээд мэдээж Бодсогийн бол дэлхийн од тоглогчийг авчирсан. Тэгээд данстай. Тэр бол тамирчин хувийн үед бол маш тийм нэг бас нэг адилхан байрал дээр тоглодог бол маш тэр мөн тэгээд өөрийгөө одоо шалгах, сорих одоо од тамирчиндээ тоглолцож суралцах гэх маягийн тийм маш олон тийм челленжүүд ирсэн. Эсрэг тоглохыг аягүй тэсээ ядан хүлээжсэн. Уусаа хүүхдээ хасаа ахуулаад байнга зургатаар үздэг, ингэж дэмждэг байсан тийм супер од эсрэг талбай дээр гарахыг сонсоод бол яг амар догдолтой л хүлээжсэн. Тэгээ миний хувьд бол яг тэр 2 дугаар шатнд бол яг өөрийнхөө
нэг 100% тоглож чадаагүй гэж бодож байгаа. Багтаа сайн үр нөлөө үзүүлж чадаагүй. Гэсэн хэдий ч бол бүр очихыг бол бүр үнэхээр их хүсэж байсан. Зогсоогдшгүй гэмээрч баг тиймэрхүү хүн байсан бидний хувьд л. За тэгээд Сэлэнг Бодонс багийн цувралын дундуур бид 2 дахь тоглолтод хожигдсны дараагаар манай тасалжуулагчийн гэрээ дуусч тэгээд 2 тал тохиролцоогүй болохоор манай тасалжуулагч бас ажлаа хүлээх зөв шийдвэр гараад тэгээд энэ ч бас бидний хувьд маш том сорил болсон гэж боддгоо. Тэгээд бүтэн одоо улирлын туршид бол манай Жешко тасалжуулагч Шинзоогт хоёрт одоо том хариуцлага өгдөг байсан юу гэхээр ингээд судалгаа шинжилгээ хийн. Гэхдээ тоглолтын өмнө яг гарааны 5 болон эхний 3 хувилбаруудыг яг туслах тасалжуулагч нарт яг их мэдлийн өгөөд за эхний 3 хувилбар дээр энэ хүн тоглож ингэж байх ёстой гэдэг ийм репортыг бид нэр Жешко тасалжуулагчтай тавьдаг байсан. Тоглолтын өмнөх өдөр. За тэрнийхээ өрөөнд яг 2 тоглолтын дээр би одоо Шинзоогт хоёр ярилцж хагаад тоомхыг гараанд оруулъя гэдэг нэг юм шийдвэр гаргахад Жешко тасалжуулагч яг чи ихтэй байгуул би чиний үгээр ороод үзье. Гэхдээ чи өөрөө хариуцлагын нүрийн шүү гэж хэлжсэн. Тэгээ яг тэрэн дээр нэг том нэлээд том багийн хувьд бол солилцоо нэлээд өөрт болж байгаа. Том ахын нэг дандаа сэлгэнээс бүтэн үйлрэг тоглуулж байгаа плей-оффын чухал тоглолтын дээр гараанд гаргацсан чинь том ах шууд одоо 1-4 3 алдаа хийгээд сууцдаг. Тэндээс маш том бас нэг жоохон асуудал үүсч эхэлдэг. Яг тэр тоглолтын дээр бид нар хожигдоод тасалжуулагч тамирчид руу нэлээд том одоо стресстэй зуурлаад тэр хуцайлах хөрөөд бол галсдаг. Тэгээд тэр бол яг тасалжуулагч тийм багийн алдаа болоод миний алдаа болж урьж исэн. Тэгээд яг тэр хэрэгүүлийн дараа гарч ирэнгүүтээ манай Жешко шууд над руу амар хуруугаас гад энэ бол чиний алдаа шүү. Тэ чи энэ дэр бодлогогүй үлдэхээ чухал мөчд. За тэгээд би окей за би миний буруу болчихсон. Энийг одоо яаж засах уу гэдэг бодож явсан. Тэгээд оройн нь гэртээ очиод оройн би нэг гэр бүлийн асуудалтай манай ихнэр имлэгдсэн. Яг имлэг рүү явж исэн. Өөр шөнийн 11 12 болсон. Явж исэн чи утас дуурсан чи гинт тасалжуулагч ажлаа өгöd явлаа гэж Жешко минь. Тэгээ хурал заалаа шөнийн 2 3 бид нар багаараа хуралдаж байгаа. За одоо угсаа нэг юм шийдвэр гаргацсан чи одоо бид нар ухрахгүй байхгүй. Урагшаага явнаа. Яг яах ёстой вэ? Тэгэхээр тэгээ ахлах тасалжуулагчийн яриа одоо яригдана. Энд дээр одоо саналуудаа хэлхийг бүгдээрээ гээд яг ярьсан багаараа тойр сууж байгаа. Тэгээ багийн удирдлагуудын зүгээс бол манай пүүж явах бол тэгсэн. За дайбо чи энэ дээр ажиллаад үзье. Чамд маш том туршлага болно. Гэт би бол яг үнэ тухай тийм сонсч чаддаг айжсэн. Маш том айдас надад байсан. Шөнөөр хүрээгүй. Тэгээд маргааш Шинзоогтой уулзлаа. Шинзоогтаа одоо тий дээдлэг дээр Төөргс гэдэг баг дээр ахлах тасалжуулагчаар ажилласан. Аранга алтан донуудын байцт дээр ахлах тасалжуулагчаар ажилласан туршлагатай. Тийм учраас та тэгээд би Шинзоог руугаа ингээд Шинзоог баахын хүнд өөс ийм цаг ирдэг чи ачаа өөрөд үзгээ надад бас хэлээ. Тэгээ биш нилээ айцтай ерөөсөө шийдвэр гаргаж чадахгүй нэг 2 хонсон. Тэгээд яг гэхдээ нэг иймэрхүү процесс болцсон манай ихнэрс мэдчихсэн. Тэгээд ээж над руу ирээд ээж хэлжсэн. Гайбо бурхан хүн баах чагийг л өгт юм аа. Алтуул алтна, алдахгүй бол алдахгүй. Тэг чи юунаас найгаад байгаа юм бэ? Баах чаач нь л чамд ирж байгаа юм шүү. Чи имплаас нэг хараад үзээрэй. Битээ айдас гэж хараарай гэв. За тэгээд нүдэ анаад одоо туршлага байхгүй залуу нээр хийгээд үзье та гэж бодоод. Тэгээд яг тоглолтын 3 дахь тоглолтын өглөө нь би яг ахлах тасалжуулагчаар заа гэд яг альфасаар пүүж явах хэлжсэн. За ямарчсан хийгээл үзье таахаа гэд. Космос бит хоёр яг нэг тоглолт дондор ингээл болохоор нэр нилээ мөргөлдөөл нилээ ам зурилцөөл. Тэгж байгаа л яг тоглолт дуусны дараа Кос над дээр ирээл. Ерхий би яг нэг хитэн тоглолт муу тоглож байгаад яг нэг гайгүй тоглолцсон нэг тоглолтын дараа. Нөгөө чөөс ингээд MVP ч юу нь бол ийм хөө тоглох хэвээр бити ингээд юм муу бай. Юм чи оннэсэл бас байж чадна гэдэг юм хоо. Нөх утгатай л юм хэлжсэн надаа. Тэрнээс аюу тийм гой санагдсан. Аюу тийм бас урам зориг эсрэг баг үнээсээ сонсож байгаа ч гэсэн бас аюу тийм урам зориг хичээх тийм шалтгаан болсон.
манай хөлбөрүүд ерөөсөө нэг устж өгөөд ерөөсөө болж тэгэхээр нэг тайм аут авч байгаа. Бид нар яг зурсан зургаар явах хэрэгтэй. Бид нар хин нэгэн хүний хүслээр тоглох ямар ч одоо боломж байхгүй. Бид нэг системтэйгээрээ хин нэгний төлөө биш багийнхаа төлөө тоглох. Тэгээд яг яамаа нэг 2 3 удаа бөмбөг аваад дайрсан. Тэгээд яана ч яг тоглолтоор биш хамаа. Гэхдээ яг даун гэдэг хөлбөр яваад гэж хэлээд. Тэгээ яг 81 85 бид 2 3 онооны зөрүүтэй байж байгаа. Яг тэр хөлбөр явдаг. Яг яан 3 шийддэг. Тэгээд яан 3 ингээд celebration хийгээд айлыг бүрс дүнгүй гэж. Бидэд маш том үүрэг хариуцлага ирсэн. За тэгээд бидэд ч тэрийг ухамсарлаад 3-1 гэдэг цувралын харьцааг үүсгэж чадсан ч тэгээд 3-3 болгож тэнцээ 7 дахь тоглолт гарсан. 6 дахь тоглолтод хожигдоод 3-3 болсны дараа ер нь бол агдэрч сүүлийн 1 минут за сүүлийн 30 секундэд л манайх ер нь бас хожиж явж гад оноод орнороод тэгээд ажигсан. Тэгээд ер нь тоглолт дуусаад товцолох өрөөнд орж ирсэн дараа л ерөнхийдөө Боднос баг одоо маах нэг захих нь товцолох өрөөнд Боднос нэг захих нь товцолох өрөөнд тэр хоёр чинь бас ер нь нэлээд зайтай товцолох өрөөнд ихэд л яг ингээд хамт байгаа юм шиг нэг тийм яг хажууд ингээд орилтоо чихэн дээр орилтоо байгаа юм шиг нэг тийм одоо тийм ажлын баяраа тэмдэглэсэн ч юм. Зүс алдаа гарах их болчихж байгаа байхгүй. Нэг алдаа хийгээд дүүд ганцаа санах тоглолтыг та болоод. Урд тоглолтын дараа л ер нь бас бараг л аврах авцсан юм шиг л баярлж ирсэн санагдчих. 3-3 болсны дараа ер нь багийн уур амьсгалч тэр нэг л эвгүй болоод тэгээ бидэд 2 хоног завсарлах байсан баха. Тэгээд 1 хоногтнээс багаараас ингээд ийм төлөвлөсөн. Тэгээд бэлтгэлээхгүй зүгээр багаараа яд ингээ уур амьсгалаас эргээ энэ гадуур дотор явж үзсэн. Тэр энэ ч бас нэлээд тус болсон гэж боддог. Тоглолт соолтой өвдөх юм бол ер нь аренад зааланд орж ирэхэд ирэхээс ахуулаад уур амьсгал дуусдаггүй маш ширүүн байсан. 7 тоглолтод Бендрия маш сайн тоглосон, X Factor чадсан. Game 7 бинди гэдэг хүчтэй алсан байгаа. Ер нь бол алдах юмгүй л гэж бодсон. Ер нь нэг бол хожин эсвэл хожигдно гэж бодоод тэгээд өөрийгөө маш их шахсан. Зүгээр маш их хичээхийг хүссэн бөмбөг болгоны араас яваад аль болох багтаа туслаад одоо аврагын төлөө яаж игээд гарчих юмсан. Jordan Victor нэг pick and roll яваад. Тэгээд над дээр Cousins тулгаах хоёулаа хийж гарч ирээ. Тэгээд би нэг шалтаж өгөөд Jordan 2 он аваад. Тэгээд ер нь тэрний араас л би нэг за ер нь дуусчлаа да гэсэн нэг тийм сэтгэл амарсан. Game 7, I literally was on the phone with my mom for the game, and I was like, I gotta make it happen. And I told her, I was like, this could be like a career-changing game in Asia, you know, because of the magnitude and the names that were in it. And so, Game 7, I mean, I think I won my teammates over and the supporters of Bronco basketball, like to know that like I'm a clutch player, you know, to know that they can depend on me in tough situations or anytime really, but anytime we in a big game, a big situation, you can look my way and I'm gonna make it happen, or at least do my best to make it happen. Тэгээд Сэлэнг Бодносыг 7 тоглолтод хожиж гарч ирээд түрүү жилийн файнал дээр таарсан Металтайгаа эргээд таарсан. Тэгээд эхний тоглолтын дээр бол бид хэдий зочроо өгж эхний тоглолтыг хожиж дуусгасан. Тэгээд 1-0-ийн харьцаагаар тэнэг үлдээ тэргүүлж эхлэхэд бид ерөнхий маш их гаргасан алдаанууд дээр ярилцаад дараалаад 2 тоглолтыг Металлийн өдөөс хожсон байгаа. Тэгээ 2-1 харьцаагаар хожоод лигийг завсарлаад бид хэдийн BCL-ийн тоглолт байсан болохоор BCL-ийн тоглолт руугаа 50 руу явсан.
манай баг BCL руу яваад миний хувьд Вьетнам улсын VBA лиг руу Азийн туршлаар сонгогдоод тэгээд явсан байгаа. Тэгээд Вьетнам руу явсан саналын тухайд бол аль 12 сараас хойш над руу Вьетнамын 3 багаас холбогдсон байсан. Тэгээд 12 сараас 5 сар хүртэлх хугацаанд багуудтайгаа ярилцаад яах вэ хүүгээ ярьж тохиролцсны үр дүндээ Saigon Heat баг руу яг финалийн дундуур явсан баг. Тайван, Таиланд, Сингапур улсын багуудтай аялан тоглолт хийж явсан. За тэр тоглолтод мэдээж Тайваны авраг багийг хоцсон одоо хамгийн том апсет гэх юм уу тийм болсон. New Taipei Kings гэх Тайваны лигийн авраг багтаа тоглосон. Тэр багийг бол яг бидний яг төсөөлснөр бол маш том баг л гэж төсөөлж очиж тоглосон. Гэтэ бид тэгж яаж Месси юмгүйгээр эхний тоглолтоо хожоод тэрнээсээ маш их ихтгэлэг авсан. Яг үндэ Жермилийн хажууд үзээ сууж байгаа яг тэр багийг дэмжээс сууж байхад яг үнэхээр тэр багийг хож дуусгачаад бүр үнэхээр гоё мэдрэмжийг аваад маш их ихтгэл ер нь маа багийнхан дурам зориг орж ирсэн. Тэр тоглолтоос цаашаа улбаалаад Сингапурын багийг хожоод тэгээд Таиланд руу очиж Таиландын багийг бас хожиж ирээд яг тэр дунд бол бас онгоцоор ингээд нисээд яваад байхад тэгээд маш ахуй угаартай тэгээд онгоцоор 7 цаг нисээд тоглоод буцаж тоглолцоод өрөөнөө ч маргааш өглөө шууд олон цаг нислэгээр Монгол Монгол дээр тоглохноос тодорхой хэмжээний бол ядралт бол мэдээж байсан. Гэтэ багаараа бол recovery бэлтгэлээ ингээд зөв тохируулж чадсныхаа үр дүнд бол системтэйгээр явсны үр дүн гэх юм уу? Айгуу тийм төсөөлснөөс илүү ядралт арай багтайгаар тоглолтуудтай сайн оролцож чадсан. Яг багийнхныхаа мэдэрж байгааг бас ингээд цуг мэдрээл яг хажууд нь байгаа юм шиг байн видео колл хийгээл тоглолтуудын өдөр болго үзээл тэгэл маа багийнхаа аялан тоглолтоор онгоцоор яваад ядарж байгаа гэдгийг яг тэндээс аялан тоглолтоор ингээд онгоцоор яваад ядарж исэн. Яг тийм болохоор бас яг ингээд бүгдийг яг биеэрээ хажууд нь байхгүй ч гэсэн яг сэтгэлээрээ бүх юм нь ойлгоод ингээд мэдрээд алсаас ингээд дэмжээ байж исэн. Рон тоглолтыг хож дуусгаад аврагынхаа цувралыг үргэлжлүүлэхээр болсон. Тэгээд 2-1 харьцаатай байсан. Тэгээд Металтайгаа 2-1 харьцаагаар 4 тоглолттой бид эхлүүлсэн. 4 тоглолтын дээр бид хожигдлаа мэссэн. Тэгээд ер нь тэр тоглолтынхаа бас ер нь надад төсөлтлийг бодоод бас дээрээс нь өөрсдийнхөө тэр ядралт мадралтай байсан гэдэг юмаа бас бодчихсон тулдаа тэр 4 тоглолтын дээр жоохон дахиад ядарсан болоод тэр 4 тоглолтод хожигдсан байж магадгүй би одоо л бодож байна. 5 дахь тоглолтын дээр болохоор яг бүр маш багаараа маш сайн ярилцсан бид бүгдийг нэгч сэрхэг нэгч үйлдэлийг бүгдийн зөв хийхийн тулд бэлтгэл дээрээ маш их хичээсэн, маш их ярилцсан, маш их бүр ингээд ойлголцохыг хичээж хэрүүл уруул болж иж 5 дахь тоглолт руугаа явж ороод Металлыг 5 дахь тоглолтын дээр хожсон байгаа. Тэгээд тэр ярилцсны эцэс 6 дахь тоглолтыг ч гэсэн авсан болоо гэж бодож байна. Тэгээд аврагынхаа цувралыг бидэд 4-2-оор Металлыг тэргүүлээд энэ жилийнхаа аврагыг авсан байгаа. Let's go, more. Цэцгүүд ганцны орлоод бас. Don't clear. We just 5 points up. Then they done. Хэвчээ бол болохгүй. Тэрийг сайн тоглох. Орон нутгад тайхад юм бол Хараа Барса их Миллер азаач яв. Яг мэтүмэнээр одоо юм шиг. Яг л гэрийн дээр одоо ингэ гамбл хийгээд байсан. Гамбл хийгээд хойж өдрөө их харчаад байна. Яг мэтүмэнээр явлаа. Яг энэ чамаа хэл сайд Weasley дээр S7 гэдэг дуудахаараа дуудсан шүү. Окей. 20 minutes. Give your 100%. Өөртөө байгаа бүх юмыг 20 минутанд л өгчих цааш. Finish strong. Broncos on team 1-2-3. Broncos. Металлагтай 4-2-ын харьцаатай цуврал дуусаад хошоо авраг болж чадсан. Яг тэр Металлтай тоглолтын сүүлийн 6 дахь тоглолтын хувьд бол нэмэлцээ гараад тэгээ тоглолт дуусныг ч баг мэдээгүй шахав. Би ингээд баг дахиад бөмбөг гаргаад баг тоглоод үргэлжлээд явах гэж байгаа юм шиг надад мэдрэгдээ. Тэгээд хүмүүс гинт орилдоод босоод ирсэн чи өө нэрээ юу авраг болчлаа штэ энэ гэж бодоод тэгжсэн санагдсан.
honestly, Ozzy had played so good in the finals, especially the last 2 games. I told Jordan, I was like, I think Ozzy gonna win MVP. So I wasn't really expecting, and I don't hang my hat on winning MVPs. It just comes with doing what I'm supposed to do. But I'm definitely blessed and happy to have those accolades. But I thought Ozzy was gonna win it because he played so good those last 2 games in the series. But the BCL one was probably the best because we were always the underdog. Nobody ever expected us to beat Pillaged, to beat the Pilots, even New Taipei Kings. So it was always a challenge, and we always stepped up to the plate. But the individual accolades was fun, but doing what we did as a team was crazy. Монголдо ирээд ингээ 3 тоглолтыг авч яхад ер нь онгоцоор хэд хэдэн 2-3 сар нисээд нааш ирж яхад ер нь ядралт маш их байсан. Гэтэ ирээд Монголдо ингээ тоглож явах нь тэр үзэгчдийн уухайлт, үзэгчдийн дэмжлэгийг хараад яг үүндээ тэр ядралтыг бүр ортоос мартаж тоглосон. Яг үнэхээр мартахаар бид эдийг дэмжиж чадсан. Та бүхэнд маш их баярлалаа. Нэг зүйлийг олж харсан удирдлагын тоглолтод одоо бидний эсрэг байсан ч гэх юм уу те. Бид нарыг ингээд хожигдохыг хүсэжсэн, эсвэл өөр багийг дэмжижсэн бүхэл хүмүүс маань яг Монголын нэрийн өмнөөс тоглож байгаа гэдэг утгаараа хасын үлгүүд багийг бүгд ингээд дэмжиж байгааг нь харах миний хувьд маш сайхан байсан. Зүүн Азийн аврагтаа төрүүлээ. Тэгээд ер нь ингээд тэмцээн болгон төрүүлсэн араас илүү том зорилго, илүү том тэмцээнүүд араасаа гарч ирж ирсэн болохоор ер нь бид нэр тэгэж одоо авраг авчлаа гэж тавьшраагүй, авраг авчлаа гэж бэлтгэлээ хийхэд зогсоогоогүй. Одоо яг BCL-ийн үндсэн тэмцээнд орох хүртлээр бид нар өдөр болгон өглөө болгон бэлтгэлээ хийсэрлээсэн. Тэгээ олон улсын тэмцээнд явна гэдэг маань өөрөө бас асар хэмжээний зардал болж идэг. Тэгээ энэ болгонд манай спонсорууд маань спонсорлоогүй байсан бол одоо бас яг энэ тэмцээнүүдэд бид нэр бас явж чадах уу гэдэг маань бас асар эргэлзээтэй. За эрх улирлын хувьд хасын үлгүүд баг гадны 3 лиг, Монголын лиг, Лиг Кап гэдэг 4-5 лигт зэрэг тоглох гэж байгаа. За тамирчид маань эрх улиралтаа 8 сарын 1-ээс бэлтгэлдээ орсон, маш их бэлтгэл хийсэн байгаа. За мөн эрх улирал биднийг дэмжиж байгаа, дэмжихээ илэрхийлсэн манай багийн спонсор компаниудаа бас маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй эрх улирлын 4 лигтээ хүчтэй өрсөлдөө үзүүлэх болно. Мэдээж манай багийн ард үргэлж дэмждэг хөгжөөн дэмжигчтэй маш их баярлалаа. Та бүхэн маань үргэлжлүүлж хүчтэй дэмжээрэй гэж хүсье. За эх жилийн лигийн хувьд гэх юм бол бид нэр 3 дараалж авах гэсэн том зорилготой. Одоо энийг манай асуулгууд багийн өмнөх үеийн маань одоо бэлгүүн сэргэлэн ахаас өмнөх үеийн маань ах нар 2008, 9, 10 онд авраг авч 3 дараалж авраг авсан түүхэнд одоо Монголын сагсны түүхэнд зөвхөн нэг л удаа тийм тохиолдол гарч исэн. Тэгээд өмнөх үеийнхээ ах нарынхаа амжилтыг баттгах мөн дээрээс нь цаашлаад тэр амжилтыг эвдэхийн төлөө бид нэр маш их хичээж байгаа. Асуулгууд багийн фэнүүдтэй гэж хэлэхэд үргэлж мэдээж бид нарыг дэмжиж бидний ард хоцсон хожигдсон ч алгаад шаад сууж идэхт үнэхээр баярлалдаг. Тэгээд мөн бас энэ өнгөрсөн жилийн амжилтууд одоо дараагийн гарах амжилтууд бүх амжилтууд та нартай салшгүй холбоотой шүү. Үргэлжлүүлээд бидний дэмжээрэй. Артай шүү.